За өнгөрсөн өвлөлтийн байдалтай холбоотойгоор 50 тэрбум төгрөг гаргаж тэжээл бид нар гадаадаас худалдаж авах юм ажлыг зохион байгуулсан. Энийг хэрэгжил ямар байна? 4 сарын 1-ний гайдын импортын мэдээ авахад нэлээд олон тэрбум төгрөгийн тэжээл орж ирээгүй байсан. Нэгэн 4 сар гарсан тэрнээс хойш тэжээлч орж ирээгүй. Энийг гүйцэтгэлийг гаргаж байнгын орон танилцуулахыг хүсэж байна. Энэ талаар нэг мэдээлэл өгмөр байна. Нэг. За хоёрдугаарт энэ жил зуншлага ер нь оройтхон тодорхой болчихлоо шүү дээ. Нар буцаж байна. Зуны ихэнх сар дуусчлаа. Зуны дунд сар гарчлаа. Саяны бороо бол нэг тодорхой бүс нутагт нэг жоохон чийг дараад өнгөрлөө. Маш эмзэг байдалтай байна. За тэгэхээр бид өвлөлтийн бэлтгэлийг эхнээс зохион байгуулах. Ялангуяа газар тариалан эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд тэжээл тариалах ажлыг энэ 7 сарын 10-ны дотор зохион байгуулж болно. Уран шинж яралтай тэжээлүүд тарих хэрэгтэй. Байдаг үр нөөц байдаг бол тэжээлийн ургамал тариалуул. Хуура өвсийг оронтоос аваад баруун тийш аймаг руу зөөгөөд энэ үр дүн гарахгүй. Малчны хотод очиод нэг буудал хэвэг, хоёр буудал шуудаад хоёр буудал өвс өгөөд нэг нь авсан нэртэй, нэг нь өгсөн нэртэй олон тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулагддаг. Тэгэхээр аймаг болгонд тодорхой ус цэгийг төшгөлсөн тэжээл тарихын ажлыг зохион байгуулмаар. Тэжээлийн баазуудыг бий болгохгүй бол доронтоос өвс зөөгөөд баруун аймагт өгдөг энэ байдлаа зогсоох хэрэгтэй. Энэ өвөл нэлээд асуудал болно. Өвөл болдгороо болно, хүндэрдгээрээ л хүндрэн. Тэгэхээр энийг бэлтгэл ажил зохион байгуулалтыг яаж хийх вэ? Одоо л ярих хэрэгтэй. Болсон хойно биш. Үр ашигтай байдлыг яаж хийх вэ гэж. Тэгэхээр онцгой байдлын газар тус бид үүрэг даалгавар гаргаж өгөх хэрэгтэй болох байх. Тэднийх одоо дүрм журамд нь малын тэжээлийн ургамал авдаггүй, зөвхөн өвс авдаг гэдэг ийм тайлбарыг шадар сайд өгч байсан. Тэгэхээр энэ тэжээл хорголжин тэжээл тээвэрлэхэд амар мууддаггүй. Шим ашиг сэмэн сайтай тэжээл үйлдвэрлэх асуудлыг одоос анхаарч явах хэрэгтэй байна. Энэ өвлийг яад авах уу гэдэг асуудал. Энэ хуурайшилтын нөхцөл байдал бол цаашдаа ч үргэлжлэнэ. Нодлон хүнд байсан энэ жил хүнд байна. Бэлчээрийн дорвотл энэ бол ойрхон давтагдана. Тэгэхээр энэ мал аж ахуй эрхлэх энэ арга зүйдээ нөхцөл байдал яаж бид өөрчлөх вэ? Яад асан зохицох вэ гэдэг дээр яам ерөн бодож байгаа судалгаа хийж байгаа зүйл байна. Энэ талаар мэдээлэл авмаар байна. Усны асуудлыг сая ярьлаа. Усны энэ асуудлыг гаргаж гол мөрний одоо гол сав газрынхад усныхаа одоо энэ нөөц болцоог дээд зэргээр ашигламаар байна. Усан захилгаан станц барьж болдгоо бол бид нар бүх талбайгаа усчлуулад тэнд нь бүх төрлийн ногоо, тэжээл, үр тариагаа тарих хэрэгтэй. Нэлийн их хэмжээний газар бол одоо бэлчээр гэсэн хэмжээнд одоо нөөцлөлт байгаад байгаа. Ялангуяа газар тариалын бүс нутаг, дархан сэлэнгийн сав газар бол хараа ерөөд орхон сэлэнгийн сав газарт бол нэлээд одоо олон мянга талбайг усчлуулах нөөц, бодиттой нөөц байна. Боломж байна. Энийг одоо бид хийхгүй бол оройтно. Усчлуулж чадчихж бид нэг аюулгүй байдлаар давхар хангах юм болцоо гараад байгаа шүү дээ. Энэ дээр хийж асуудлууд юу болов? Нөгөө яамны ярьсан хөдөө аж ахуй нэг усчлалтын төсөл маань бас зогссон сурагтай байна. Яагаад зогсов? Ямар учир шалтгаан байна? Энийг бас мэдээ өгмөр. За, Бацрах сайд асуултанд хариулах уу? За, энэ хоёр гишүүний асуултанд хариулъя. За, өнгөрсөн жил бол улсын хэмжээнд гандуу байсан. Тэгээд зорилтод одоо хадлан тэжээлээ бид нар бэлтгэж явж чадаагүй. Улсын хэмжээнд бол нэг жилдээ 1.4-өөс 1.2-оос 1.4 сая тонн өвстэй жилийн бэлтгэх шаардлагатай байдаг. Тэгээ бид нар бол хичээгээ чармаагаад одоо нэг 900 мянган тонныг бол бэлтгэсэн. Тэгээ дутагдaltaй байгаа одоо өвстэй жилээ импортоор авах шийдвэрийг улсын их хурл гаргасан. Тэгээ энэ ажил бол аюул чухал шийдвэр болсон гэж бол бид харж байгаа. Цаг үе олсон. Тэгээ өнөөдрийн мэдээгээр бол одоо нийтдээ 47.2 мянган тонн тэжээл импортоор авсан. За мөн 7.5 мянган тонн тэжээлийг дотооддоо үйлдвэрлэж
нийтдээ 63.4 мянган тонн 63.4 мянган малчин, за 3.4 мянган фермерүүдэд 26.7 мянган тонн тэжээл олгосон гэсэн ийм мэдээ гаргасан бид. За бид бол энэ тэжээлийг бол малчтаа бэлэн мөнгөөр өгсөн. Мөн ноосны урамшууллууд нь бид нэр олгосон. За энэ бол одоо хөнгөлөлтөө өнөр олгосон зөв шийдвэр байсан. Улсын их хурл бас одоо шийдвэр гаргаж импортоор орж ирж байгаа тэжээлийн гайлнуудын татварыг тэгэлж өгсөн. За үүний ачинд бас бид нэр өвлөл хаврыг бол өнтөө давлаа гэж одоо яам харж байгаа. За аймагуд ч гэсэн одоо малчид ч гэсэн бид нарт бас одоо зөв шийдвэр болсон гэдгийг бол бидэнд хэлж байгаа. За тэжээлээс гадна бид нар бас ургац алдагтантай холбогдуулаад 225 мянган тонн хүнсний улаан буудаа бас импортоор оруулж ирсэн. За энэ бас зөв шийдвэр байсан. За ингэснээр бол бид нар ямар ч байсан гурлын үйлдвэрүүдэд бид нар зогсоогоогүй ажлын байраа хадгалсан. Дээрээс нь ургац хэдий алдсан ч гэсэн гурлийн үнийг бид нар доктортой барьж чадсан. Нэгдүгээр гурил одоо 850-аас 1000 төгрөгөөр манай гурлийн үйлдвэрүүд яамтайгаа тохиролцсны хүрээнд бол гурлынхаа үнийг нэмээгүй. Тийм учраас өнгөрсөн цагаан сар шинэ жилээр өнгөрсөн энэ 18 онд бол ямар ч байсан монголчууд бид гурлынхаа үнийг одоо яам барьж чадсан. Ургац хэдий алдсан ч бол одоо доктортой өнөр одоо иргэдэд бид нар гурлаар хангаж чадсан. За дараагийн асуудал тэжээлийн асуудал үнэхээр чухал. Бид бол ингээд цаашдаа импортоор ингээд малын тэжээл аваад ах юм уу? Энэ бол одоо бидний бодлого биш. Бид бол одоо аргаа бараал ургац алдсан учраас импортоор авч байгаа. Цаашдаа яамны зорилго юу вэ гэхээр нөгөө газар тариалангийн бус нутгаа бид нар сая тодорхой болгоод зарласан. Одоо газар тариалангийн бус нутаг тодорхой болсон. Одоо тэгэхээр бид нар сэлгээнд тэжээлийн ургамал тарихыг бол яам бодлогоор дэмжиж байгаа. Тэгээ улсын нөөцт ч гэсэн одоо дотоодынхан тариаланчдын тарьсан одоо тэжээлийг авдаг болох. Энэ ажлыг бас одоо яам засгийн газар дээр одоо тавьж зохион байгуулахаар бас ажиллаж байна. За услгааны асуудал бол үнэхээр чухал. Үнэхээр энэ цагуурын дулаар л энэ бороо багтаа байгаагаад холбогдуулаад бидэнд бол бас жил болгон юм ургац зардлах аюул байгаа юм. Тэгээ энэс бид нар яаж гарах вэ гэхээр одоо яам дээр бид ярилцаад ерөн услгаатай газар тариалангаа нэмэгдүүлье. Өнөөдөр бид нар 1.1 сая 50 мянга газар тариалангийн талбайтай услгаатай талбай 5 мянга байгаа шүү дээ. Тэгэхээр энийг 80 мянган га түргэх зорилт яам тавьсан. За энийг хийхэд бол мэдээж хөрөнгө мөнгө шаардлагатай. Тэгээ гадны төсөл хөтөлбөрүүдэд бид нар минут сонгох. За Бацраг сайдын микрофоныг өгье. Тэгээ 80 мянган гад хүрэх юм зорилт тавиад байгаамаа. Тэгээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бол хүнд байна. Төсөв хүнд байгааг та нар мэдж байгаа. Тэгэхээр бид нар гадны төсөл хөтөлбөрүүдэд хандсан. За нааштай хандлагууд бидэнд бол өгч байна. Нэгдсэн үндэсний хүнсний аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг, бусад бидэнтэй хамтран ажиллах байгууллагууд бол энэ услгаатай газар тариалан хөгжүүлэх, энэ ойн зурус татах, хашаан дээр ч юм одоо тариалгын талбайгаа хашаажуулах ажил дээр ч бас тусалцаа дэмжлэг үзүүлье гэсэн ийм зүйлүүд бас бид нар ярьж байгаа. За мөн гадны зээл хөнгөлөлтөө зээлийн хүрээнд бид нар Хятадын засгийн газрын асуул нэг 24 сая долларын хөдөө аж ахуйн техник тоног авахар гэрээтэй. Тэгээ манай засаг бас үүрэг хүлээсэн байгаа. Хятадын засгийн газар бол 95% гаргаж байгаа, 5% нь манайх гаргах юм. Тэгээ нодлон бид нар нөгөө төсөв батлагтай төсөв хүнд байгаа. За баярлалаа. За энх хоёрыг шүүн тодруулъя. Саяны услага тэгээд засгийн газар дээр яа шийдэх үү төсөв мөнгөний асуудлаа та дахиад нэг сайн яриад өгөөч. Нөгөө талаас нэг ийм сошиал орчин нэг ийм зүйл яваад байгаа. Хотын ерөнхий менежер цаг уур орчин шилжийн газрын дарга хоёр хамтран ажиллах гэрээ байгуулад
сүүлийн 2 өдрийн турш үйл хоримтлуулаад тэгээ Улаанбаатар хот орчмын газар бороо оруулах ажлыг амжилттай зохион байгуулчлаа гэж. Тэгэхээр энэ талаар нэг мэрэгжлийн улсууд нэг сайхан мэрэгжлийн тайлбар өгөөд гэж. Одоо зориудаар одоо бороо оруулах энэ үүлэнд нөлөөлж байгаа арга хэмжээ шинжлэх ухааны ямар үндэстэй юм бэ? Ямар одоо тэр буужин харуулж байгаа юм маань ийм дотор нь бодис байд юм аа. Энэ ингэж нөлөөлд юм аа. Тэр бороотой үйл гэдэг нь энэ юм аа, бороогүй үйл нь энэ байд юм аа гэх тэр нэг сайн тайлбарлаад өгчихвөл нийгэмд ихгүй их зөрөөтэй байр суурь орж ирээд бас дээрэс нь сая нэг өвөр Монгол малчны бичлэг ороод ирж байгаа юм. Тэр нь болохоор тэнд бас За тэгэхээр саяын тэр энэхүү гишүүний асуусан асуултанд хэн хариулах вэ? Саяын тэр нэмэлт мэдээллийг гаргаж өгөх ямар учиртай, яаж яадаг гэдгийг та бүхэн бас тодруулаад хэлээд өгөөч. За хэн хариулах вэ? За хэд номер вэ? 5 номерын микрофоныг өгье. За хажууд руу шилжээд яач байгаа. За. Газар тариалангийн бодлогын хэрэглэлийг зохицуулах газрын дараа боловсруулсан. Энэхүү хоёр гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр ер нь бол үүлэн зөрүүдээр нөлөөлж бороо оруулах асуудлыг манай байгаль орчны яамны цагуур орчны хүрээлэнгийн газрынхан бол хариуцж ажилладаг. За Түсэн яамнаас тэ газар тариалантай холбоотой, ган уурашилтай холбоотой, малын бэлчээртэй холбоотойгоор бид нар бол энэ байгууллагатай бас сүүлийн жилүүдэд нягт хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын хэмжээнд нийтдээ үүлэн зөрүүдээр нөлөөлөх 46 ардаар байгаа. За шаардлагатай 1000 гаруй пуужинг бол Улсын төсвийн хөрөнгөөс тус байгууллага авч нөөцлсөн байгаа. Ингээд үүлний процесс оржсон тохиолдолд за одоо мэргэжлийн байгууллагууд өөрсдөө хянаж ягаад энэ үүлэн зөрүүдээр нөлөөлөх ажлыг бол зохион байгуулж ажиллаж байгаа. Тухайлх юм бол сүүлийн өдрүүдэд орсон энэ амралтын өдрүүдээр хагас бүтэн сайныг дамнаж орсон энэ бороо орж байгаа энэ хурд тунцны үеэр бол Төв аймагт за Булган аймагт бол энэ мэргэжлийн байгууллагууд бол гарч үүлэнд бол нөлөөлсөн байгаа. Яг Улаанбаатар хот төр нөлөөлөд оруулсан гэдэг асуудал бол сая би одоо Синх түвшин дарагтын энэ талаар бол бас ярилцсан санал солилцсон. Тэгээд энэ бол тодорхой хэмжээнд Төв аймагт одоо 3 ардаар гарч нөлөөлсөн. За Булган аймагт бол нэг гарч нөлөөсөн гэдэг ийм мэдээллийг өгсөн байгаа. Тэгэхээр одоо яг манад хэрэгжүүлж байгаа энэ үүлэн зөрүүдээр нөлөөлж байгаа ажиллагаа нь бол за үүлний процесс оржсон тохиолдолд доороос ингээд буужингаар харвах байдлаар ингэж нөлөөлж байгаа. Ингэж харвж байгаа тохиолдолд бол тухайн үүлийг одоо ёонжуулагч бодисны 2-3 грамм бодис үүлэнд очиж задрал үүсгэж ингэж бороо оруулдаг ийм одоо явдал байгаа. За тухайлх юм бол бусад одоо орнуудад гэх юм бол жишээлбэл Тайландд энэ үүлэнд бол орж иж байгаа үүлэнд нөлөөлөхтэй онгоцоор тусгай хэрэгслийн бодисыг бол 2-3 тонныг цацаж ингэж нөлөөлж иж хурд тунц оруулдаг. Тэгэхээр бид нар энэ талаар бас манай яам за байгаль орчны яамтай хамтарч энэ Тайландын хааны бороо гэсэн ийм төслийг төслийнхэнтэй хамтарч хэрэгжүүлэхээр ингэж бас урьдчилан байдлаар ярилцж байгаа. Энэ төслийн багийнхан бол 8 сард орж иж бид нартай бас уулзалт зохион байгуулахаар ажиллаж байгаа.